баг бол бүртгэлгүй. Монгол Expedition компани Алтай таван богдод дайралт хийсний 100 жилийн ойдод зориулж авиралтыг өнгөрсөн баяр өдрүүдэд зохион байгуулсан. Уг дайралтад оролцсон Монгол улсын 5 улчин золгүй байдлаар амиа алдаж хүнд гар зай тохиолсон билээ. Алга болсон улчдын багт Гомсөрөн, Долгор хаанд, Ган Төмөр, Уянга нарын 2 эмэгтэй, 3 эрэгтэй гишүүн багтсан байсан бөгөөд хамгийн ахмад нь 57 настай эмэгтэй байжээ. Тэд 7 дугаар сарын 12-ны өглөө Алтай таван богдын хүйтний оргилд авиралт хийгээд сургийн алга болсон байсан юм. Энэ талаараа Монголын үндэсний уулчдын холбооноос мэдээлэл хийлээ. Өндөр уулын авиралтыг авраг шалгаруулах тэмцээнийг Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын нутагт Цас цамд гаруй ууланд 2015 оны 6 сарын 10-наас 15-ны хооронд 300 гаруй хүний уулчдын бүрэлдэхүүнтэй зохион байгуулад ингээд одоо маш амжилттай болсон. Ховд аймаг одоо сайн зохион байгуулад ингээд энэ авиралтаар Монголын уулчдын өндөр ууланд авирах одоо арга хэмжээ бол дууссан. Энэс хойш Монголын уулчдын үндэсний холбооноос өндөр ууланд авирах юу бол 2015 онд зохион байгуулахгүй гэсэн юу байгуулахгүй манай төлөвлөгөөнд ч байгаагүй. Гэтэл одоо Mongolia Expedition гэж нэг хувийн компани Алтай таван богдод хүн авирсны 100 жилийн тохиолдуулан 7 дугаар сарын 12-нд одоо юу вэ? Авиралт зохион байгуулна гэдэг ингээд одоо хэвлэл мэдээлэл хэрэгслэр Facebook тавиад ингээд одоо хэсэг улсуудад цуглуулсан байна. Ингээд энэ цуглуулад одоо ууланд авирч яваад одоо 5 сайхан залуугийн алтан айн өргөдөж дээрээс нь одоо тэдний эцэг ах トゥ төрөл төрөсөд өөр хүүхэд бүх улсуудын өнчрөөсөн ийм харамсалтай үйл болжээ. Уг хэрэг гарсан дараад үндэсний уулчдын холбооноос ерөнхий ажлыг эхлүүлсэн гэж тэд хэллээ. Мөн нас орсон 5 уулчнаас нэг нь Монголын үндэсний уулчдын холбоонд бүртгэлтэй гэдгийг онцолж байлаа. Орос улбаноос бүгд найрамдах хятад ард улс Монгол гэсэн 3 улсын хилд орших ууланд дайралт хийхин тулд хилээсээ бичиг авч зохих хэмжээний мөнгө төлөх ёстой. Гэтэл уг уулчдад төлбөрөө төлсөн эсэх нь одоо хэрн тодорхойгүй байгаа юм. Монголын үндэсний уулчдын холбооны 65 жилийн түүхтэй энэ хугацаанд аймнаас эрсэтсэн 4 тохиолдол бүртгэгдэж байжээ.